За сайн байцгаана уу. За санхүүгийн тайлан гаргадаг Excel програмын санхүүгийн тайлангийн шинжилгээ хийдэг хэсгийг танилцуулж байна. За энэ бол ерөнхийдөө баланс шитнээс хажууд дэшээ гүйлгээд гарч ирдэг. За манай Excel програмыг авсан хүмүүс бол давхар санхүүгийн тайлангийн шинжилгээг автоматар хийж явдаг гэж ойлгож байна. За энэхүү санхүүгийн тайлангийн шинжилгээ маань энэхүү Excel програмд хамт хийгдсэн байгаа. За энэ шинжилгээнд дээр юу хийгддэг вэ гэхээр ерөнхийдөө компани чухал үзүүлэлтүүд болох үр авлага, борлуулсан бүтээгдэхүүн хөрөнгөний эзлэх хувь, за мөн хөрөнгөний зах зээлд байнга ашиглагдж байдаг эзэдийн өмчийн өгөөж, нийт хөрөнгөний өгөөж, за мөн түнчлэн цэвэр ашигын маржин гэх зэрэг эдгээр бүх шинжилгээнүүдийг автоматар хийж өгнө. Санхүүгийн сүүлийн 2 жилийн тайлан дээр тулгуурлаад эдгээр мэдээнүүдийг бэлтгэдэг. Мөн журналаа хөтөлж байх явцад энэ санхүүгийн тайлангийн шинжилгээ автоматар дагаж хувьсаж өөрчлөгдөж дүн мэдээллүүдийг өгдөг. За санхүүгийн тайлангийн шинжилгээнд төлбөрийн чадварын харьцаа буюу төргөн хөрөх чадвар, эргэлтийн өрнгийн харьцаа, за мөн бие даалтын санхүүгийн доктортой байдлыг шинжлэх бие даалтын коэффициент, хараат байдлын коэффициент, гадны ба өөрийн хөрөнгийн харьцаа, нийт өр ба хөрөнгийн харьцааг үзүүлдэг. За мөн хөрөнгө ашиглалтын шинжилгээ буюу авлагын эргэц, параметралын эргэц, нийт хөрөнгийн эргэц, за энэ эдгээр эргэцүүдийн эргэлтийн өрнгийн эргэцүүд болон параметралын эргэц, өглөгийн эргэцүүдийн хоногуудыг ингээд тооцоолж гаргаад ирдэг. За ингээд эдгээр хоногууд эргэцийн хоногудаас юу гарч ирдэг вэ гэхээр мөнгөн циклийн хугацаа гарч ирдэг. Үйлдвэрлэлийн цикл хоногоор, мөнгөн цикл хоногоор ингээд гараад ирдэг. За мөн Альтман индексээр тухайн компанийн дампуурах эрсдлийг үнэлдэг. За энэ сүүлийн 1-2 жилийн тайлангийн хувьд бол энэ дампуурах эрсдлийг 95% үнэлдэг гэсэн. За энэхүү индексээр тухайн компани төлбөрийн чадварын хувьд ямар байна, санхүүгийн доктортой байдлын хувьд хэвэн байна уу, хэвэн бус байна уу гэдгийг том мэдээллүүд хэлээд өгнө. За энэ том мэдээллүүд дээр энэ өнгөөр өөрчлөлтүүд үзүүлж байгаа. За ногоон байх юм бол хэвэн, за улаан байх юм бол хэвийн бус муу байна гэсэн. За ийм муу үнэлгээтэй үзүүлэлтүүдээ ингээд хянаж шалгаад, за тэгээд үйл ажиллагаанд ашиглаад явах нэ. За ингээд энэхүү санхүүгийн тайлангийн шинжилгээ мөнгөн гүйлгээ болон борлуулалтын орлого, за гадаад үр төлбөрийн харьцаануудад ингээд шинжилгээ хийгээд явдаг. За мөн энэ шинжилгээ нь ингээд үргэлжлээд цаашаага нээлттэй хувьцаат компани, үйлдвэрлэл эрхэлдэг компани, за мөн рейтингийн үнэлгээгээр бүх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгдөг. За хэвийн байх юм бол ногоо, за дунд зэрэг байх юм бол шар, за улаан байх юм бол муу үнэлгээтэй байна гэсэн. За энэхүү санхүүгийн тайлангийн шинжилгээ нь автоматар ерөнхий журнал бүртгэх явцад санхүүгийн дөрвөн тайлангаас мэдээнүүдэд татаад ингээд шинжилгээгээ автоматар хийж явдаг. За энэ зөвхөн компани гэлтгүү манайхаас гаргаж байгаа Excel-ийн 3 програм байгаа. Төрийн бус байгууллагын санхүүгийн тайлан гаргадаг Excel програм, за мөн хоршооны санхүүгийн тайлан гаргадаг Excel програм, за ингээд компани санхүүгийн тайлан гаргадаг Excel програм гэд энэ 3 Excel програмд гурууланд нь санхүүгийн тайлангийн шинжилгээ хийдэг нэмэлт ийм сайжруулалтыг хийж өгсөн байгаа. За ингээд ерөнхий энэ ажлын хүснэгтэн дээр бол энэ төлөх нийгмийн даатгал болон шимтгэл татварын дүнг ингээд үзүүлдэг. За ингээд яг энэний доор нь ийшээ гүйлэг ингээд сте шинжилгээ гэдэг юм байгаа. За ингээд ийшээ ингээд гүйлгэхээр
санхүүгийн тайлангийн шинжилгээ ингээ харагддаг. За үүнийг ингээд сар тутамдаа хэвлээд одоо санхүү компанийнхаа санхүүгийн одоо тайлан тэтгэврийн шинжилгээ хийгээд одоо ямар сайжруулалт хийх явцдаа юун дээр анхаарах талаар удирдлагатай танилцуулж болох нэ. За баярлалаа.